Сайн байна уу? Завхан аймгийн Тосон цэнгэрлэгийн мундах магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсролын сургуулийн механикчны тээврийн засвар үйлчлэгийн ангийн сурагч Эрдэнэ тавтай мөнх эрдэнэ байна. Гоо сайхны үйлчлэгийн ангийн сурвалжлагч Давдар Жавхтай Дэнсмаа байна. Бүгдээрээ манай сургуультай танилцсан. Манай сургууль нь суралцах 5 тавтай багшин бүрдүүлсэн. Мөн сүүлийн дэвшилтэд таныг төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Одоо бүгдээрээ мэргэжлийн ангидтай танилцъя. За сайн байцгаана уу? Намайг үлзэж гол гэдэг. Би гоо сайхны үйлчлэгийн мэргэжлийн багш гэдэг. За сургуультай 3 дахь жилдээ ажиллаж байгаа хугацаанд 1 жилдээ насан туршид анги төгсөж гаргасан. Одоо 2 дугаар ангийн 11 суралцтайгаар явж байна. За манай ангийг сонгон суралцсанараа нүүр бодолт хийх, иллэг хийх, хумс засал хийх техникүүдийг анхчдын мэдгэдэгхүүнтэй суралцсан төгснөө. За цаашдаа их сургуульд ороод ажлынхаа хажуугаар өөртөө хувийн орлого бүрдүүлээд явах боломжтой. Мөн ажлын байран дээр гарах илүү даваа талтай. Сайн уу? Оюутан багш минь сайхан байна. Бас сургууль 11 жилдээ ажиллаж байна. За гарах зэрэгтэй. За ажиллах хугацаанд 2.5 жилдээ 4 анги төгсгсөн суралцагч маань дэвшин суралцах болон мэргэжлэрээ амжилттай ажиллаж байна. Манай ангийг сонгон суралцсаар чулуу эдлийн машин болон тусгай зорилтын машин дээр ажиллаж сорно. Мөн өөр хүссэн загвараа гаргаж эсгэж оёж сорно. За сургуулийн орчин тухайд гэх юм бол 2 дадлага ангитай. За 2 дадлага анги маань сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги танхим бүлээж байна. Манай ангийг сонгон суралцаарай. Яасан гэсэн механикчны тээврийн мэргэжлийн механизмын засвар үйлчлэгийн мэргэжлийн багш Давдар Жавхтай галын байна. Манай мэргэжил нь 2013 онд анх автомашины засварчин мэргэжлэр 2.5 жилийн ангитай эсэлт авч эхэлсэн. Өдгөө 2.5 бол 1 жилийн ангиудаа нийт төгсөгчдийн 165 төгсөгч төгсгсөн байна. Манай мэргэжил нь нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил тул манай мэргэжлийг сонгон суралцаарай. Сайн байцгаана уу? Намайг Пүржалын Наранбат гэдэг. Соёл урлагийн сургуулийн 6 жил байрны ангийг төгссөн. Боловсролын байгууллагад 8 дахь жилдээ сэлбэн багшаар ажиллаж байна. Та бүхэн энэ сэлбэр сургалтаар гарын хувьд буй аюус билгийг хөгжүүлнэ. Та бүхэндээ сэлбэн 3 жилийн ангидаа хүлцэн гэхийг урьж байна. Сайн байцгаана уу? Намайг Пүржалын Арин Баяр гэдэг. Би хоол үйлдвэрлэл үйлчлэгийн технологич мэргэжлээр төгссөн. Энэ сургуультай тоогооч мэргэжлийн багшаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай сургууль нь 2.5 жилийн ангийн 4 удаагийн төгсөлт, 1 жилийн ангийн 4 удаагийн төгсөлт нийт 100 гаруй хүүхэд төгссөн байна. Манай сургуулийг сонгон суралцсанаар дэвшин суралцах ба шууд ажлын байран дээр гарах давуу талтай энэ жил тоогоочийн ангидаа 3 болон 1 жилийн ангидаа эсэлт авч байна. Тоогооч мэргэжлийн анги нь 10-аас 13 төрлийн нэг хичээлийн мэдлэг ур чадварыг эзэмшин төгсдөг. Сайн байцгаана уу? Манай бачаад гэдэг. Би гэмтэр мэргэжлийн багш байна. За манай мэргэжил 2015 оноос 2.5 болон 1 жилийн ангийн эсэлтийг авч 100 гаруй төгсөж төгссөн байгаа. За манай мэргэжлийн давуу тал гэх юм бол хамгийн эрэлттэй мэргэжил учраас төгсгөл ажлын байр бэлэн дэвшин суралцах бүрэн боломжтой мэргэжил учраас та манай мэргэжлийн сонгон суралцаарай. Манай сургууль нь суралцагчдын өсвөр сонирхлыг хөгжүүлэн Такс, волейбол, бүх даралт хөгжим, бүжиг, дууны гэх мэт олон төрлийн дугуйлан тогтмол хичээлүүлдэг. Сайн байцгаана уу? Би тэмрийн багш Боёны өнхөн. Манай сургуульд 7 хоногт сагсан бөмбөг волейбол, үндэсний бүхий спортоор 20 цагийн бэлтгэлийг тогтмол орж байна. Мөн сард нэг удаа сурагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын арга хэмжээг зохион байгуулдаг. Манай сургуулийг сонгон суралцаарай. Сайн байцгаана уу? Би Дамир багш Гамгдан байна. Манай сургууль нь 2015 оноос эхлэн үндэсний бүхий секс тоглоомд тасралтгүй явуулсаар ирсэн. 2025 оноос эхлэн бүхийг төрөлжүүлж үндэсний бүх, чөлөөт бүх, жудо бүх, самбо гэсэн 4 төрлөөр их сургуульдж секс тоглоом явуулж байгаа. Сайн байцгаана уу? Аж ахуйн ажилтан Болбаатар байна. Би үндэсний сургуулийн спортоор хичээллээд 8 жил болж 8 жилийн хугацаанд 2018 онд асгацсан үндэсний баяр наадмын төрүүлсэн мөрөнд цол авсан. 2023 онд Улаанбаатар зохион байгуулдаг улсын отго харваагаар Монгол Улсын спорт комитет цол хангасан. Оюутан багш минь сайхан байна. Тосын эдийн мэргэжлийн сургуулийн албаны харваач 2017 оноос хойш хичээлж эхэлсэн. 2019 онд Улс аймгийн баяр наадмаар 2-т орж аймгийн гарамгай харваач солио болцлыг хангасан. Та бүхэн маань манай сургуулийг сонгон суралцах юм бол сурын спортоор бас хичээллэх боломжтой шүү. Манай сургуулийг сонгон суралцаарай. Сайн байцгаана уу? Жааны ангийн сурвалжлагч Намдаа байна. Би тус сургуулийн сургалтанд хамрагдаад амжилттай явж байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Соёлын ажилтан Оюун Талаа байна. Соёл урлагийн их сургуулийг уртын дулаач мэргэжлээр төгссөн.
Та бүхэн манай сургуулийг сонгон суралцсанараа гаралтай төвчин болон дууны дугуйланд өөрийнхөө авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд бид бүхэн туслах болно. Ингээд та бүхнийг манай сургуульд элсэн суралцахыг урьж байна. Сайн бацгаана уу? Мэргэжлийн боловсролын сургуулийн Монгол уран зохиолын багш Эрдэнэчмээ байна. Энэхүү танхимд 2 дугаар ангийн суралцагчид маань үндэсний бичгийн хичээлдээ сууж байна. Сайн байцгаана уу? Намайг Гамболтын Эрдэнэ сурд гэдэг. За тэр сургуультай 11 дэх жилдээ ажиллаж байгаа. За энэ жил би механикцэн тээврийн хэрэгслийн засвар үйлчлэгээ мэргэжлийн ангийг даан ажиллаж байна. Манай сургуулийн хүүхдүүд нь жил болгон түүх нийгмийн ухааны хичээлээр төгс болон дэвшгэнгээ шалгалтын мэсийн амжилттай өгч төгсдгөө. За та бүхэн манай сургуулийг сонгон суралцаарай. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Математик мэдээллийн технологийн багш Хичнээн Орд байна. Та бүхэн манай сургуулийг сонгон суралцсанаар компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшнэ. Энэ суралцагчдын зөвлөлөөр суралцагчдын зөвлөл нэг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Бид бүхэн нийгмийн ажилтнтайгаа хамтран сурагчтай чиглэсэн бүхэл төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ бол сургуулийн дотор байр. Эрэгтэй эмэгтэй хоёр тустай хэсэгтэй. Дотор байр нь теорийн сумбас болон бусад аймагаас ирсэн суралцагчид байрладаг. Энэ хүртэл манай сургуулиар аялсанд баярлалаа. Та бүхэн манай сургуулийг сонгон суралцаарай.